Иргэний ёс зүйн боловсрол сурах хүчгийн 4-р хуудсанд таних тэмдэг байгаа. Тэдгээр таних тэмдгийг ашиглаж өнөөдөр бүгдээрээ хичээлдээ оролцоно. Эдгээр таних тэмдгээс өнөөдрийн хичээлд ашиглагдах боломжтой таних тэмдгүүдийг багш нэнд харуулсан байна. Анхааралтай сонсоорой, анхааралтай ажиглаарай, уншаарай, ярилцаарай, бичээрэй, гэрийн даалгавраа тэмдэглээрэй гэсэн эдгээр таних тэмдгийг багш нь өнөөдрийн хичээлдээр сонгож авсан байгаа. Хичээл эхлэхийн өмнө бүгдээрээ нэгэн зөв үгийг сонсоцгоё. Багш нь нэг зөв үгийг хэлнэ. Та нар нүдэнад энэ зөв үгт юуны тухайгаар ямар утгатай үг вэ гэдгийг төсөөлөж бодъё. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хэрэггүй. За энэ үгэнд ямар утга агуулга нуугдж байна? Төсөөлөн бодъё. Хүүхдүүд маань төсөөлөн бодсон байх гэж бодож байна. Тэгвэл багш нь нэг асуулт асууя. Энэ үгэнд юуны тухай гарсан бэ? Бүгдээрээ дэвтэртээ бичээ. Ямар нэгэн зүйлийг хамтдаа хийхдээ ярилцаж, зөвшөлдсөж хийх гэсэн утга санаа гарсан байх. Та нарын бодсонтой энэ хариулт таарч байна уу? Таарч байгаа бол бүгдээрээ дэвтэртээ тэмдэглэе. Та нар юуг хамтарч хийдэг вэ? Бидэнд олон зүйлийг хамтарч хийх найз нөхөд гэж байдаг тийм үү? Тэгвэл бид гэрийн даалгавраа хамтарч хийдэг, тоглоом хамтарч тоглодог, бусдад хамтдаа тусалдаг. Тэгвэл бид нар ямарваа нэгэн зүйлийг хамтдаа хийхдээ ярилцаж, зөвшөлдсөж хийвэл тэр маань маш сайн гэсэн утга санааг энэ үгээр илэрхийлж болох юм. Хүүхдүүдээ сурах хүчгийн 30 дугаар хуудсыг гаргаад тулгын 3 чулуухыг уншъя. Багш нь та нарт үлгэр жишээ уншилтаар уншиж өгье. Анхааралтай сонсоорой. 3 хүүтэй ядуу анчин байжээ. Өдөр бүр хөвч хангааг хярлаж, хөндөй талыг гаталж, ан ав хийдэг байжээ. Анчин насан өндөр хүчин дорой болж нэгэн өдөр 3 хүүгээ дуудаж хэлсэн нь. За энэ хэсэгт юуны тухай гарсан бэ? Анчин гэж ямар хүнийг хэлдэг юм бол бүгдээрээ таамаглаарай. Аав нь хүүдээ юу гэж хэлсэн юм бол? За цаашаа. Миний 3 хүү тулга хийх нэг чулуу олоод ирг гэжээ. Эцгийн үгээр 3 хүү нэг чулуу авч ирэхэд тулга болгон тогоо тавиулж цай чануулжээ. Тэгээд та гурвал одоо тусын авч ирсэн чулуугаа ав гэв. 3 хүн аавынхаа хэлснийг ёсоор болгоход тогоо нь хөмөрч цай насгаран гал нь унтарчээ. За энэ хэсэгт юуны талаар гарсан юм бол бодоорой. Яагаад тогоо хөмөрч цай асгарч гал унтарсан бэ? За цааш. Миний хүүхдүүд харвуу. Орчлон гэдэг тогооны ёроол адил бөөрөн хий. Иймээс тулгын 3 чулуу шиг бие биеэ харж эвтээ явах хэрэгтэй. Хэрв эвдрэлцэж муудвал энэ хөмөрсөн тогоо асгарсан цай унтарсан гал мэт болно хэмээн сургажээ. За энэ хэсэгт юуны талаар гарсан юм бол бүгдээрээ эндээс юу ойлгож авсан бэ? За багш нь сая үлгэр жишээ уншилтын аргаар та нарт уншиж сонсголоо. Бүгдээрээ
давтан уншилтын аргаар дахин нэг уншицгаая. Бид тулгын 3 чулуухийг уншлаа. Тэгвэл бүгдээрээ дараагийн зүйл рүү анхаарлаа хандуулъя. Анхааралтай ажиглаад гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Ихэд юуны тухай гарсан бэ? Бүгдээрээ дэвтэртээ бичцгээе. Ядуу анчин 3 хүүдээ эвтэй байх талаар сургасан сургаалын талаар гарсан. Та нарын бодсонтой таарч байна уу? Ихээс юу ойлгож авсан бэ? Бүгдээрээ бодоод дэвтэртээ бичцгээе. Хамтын хүчээр зарим зүйлийг сайн хийж болно гэсэн ойлголтыг авсан байх. Та нарын бодсонтой таарч байна уу? Энэ 3 чулууны нэг нь байхгүй бол юу болох вэ? Тогоо тогтохгүй, цай асгарч гал унтарна. Та нарын бодсонтой таарч байна уу? Таарч байгаа бол дэвтэртээ бичиж тэмдэглээрэй. За дараах зүйлийг ажиглая. Бүгдээрээ харгалзуулаарай. Аав нь 3 хүүдээ юу гэж загсан юм бол орчлон гэдэг тогооны ёроол адил бөөрөнхий. Бие бие харж эвтээ явах хэрэгтэй гэж захиж сургажээ. За бүгдээрээ харгалзуулсан бол одоо энийг дэвтэртээ бичиж. Эвдрэлцэж муудвал хөмөрсөн тогоо, хасгарсан цай, цоорхоо аяга, унтарсан гал мэт болно гэж аав нь 3 хүүдээ захиж сургажээ. Эв юунаас болж эвдэрдэг вэ? Эвтэй байхын тулд яах хэрэгтэй вэ? За энэ 2 асуултанд бүгдээрээ хариулж бичцгээе. Бүгдээрээ шинэ үе сургуулийн 3 дугаар ангийн сурагч Уулс Заяат, Уран Тамир болон 1-р сургуулийн сурагч Эмүүжин нарын энэхүү асуултанд хариулж ирсэн хариултыг анхааралтай харцгаая. Сурагч Уулс Заяатын хариулт ив юунаас болж эвдэрдэг вэ гэсэн асуултанд миний бодлоор хүүхдүүд тоглоомоо булаацалтахад эвдэрдэг. Бас нэг нь нөгөөгөөсөө үзэг гуйхад өгөхгүй байвал эвдэрдэг гэж хариулжээ. Сурагч Уран Тамирыг харъя. Итгэл найдварыг нь алдах, худал хэлэх, хуурам мэхлэх, бусдыг хүндлэхгүй байх юм бол эвдэрдэг гэж хариулжээ. 1-р сургуулийн сурагч Эмүүжингийн хариултыг харъя. Найздаа бусад хүмүүст муухай зан гаргах, нэгнийгээ гомдоох, амлсан амлалтаа биелүүлэхгүй байх, нэгнийгээ сонсохгүй өөрийн бодлоо хэлэх юм бол эвдэрдэг гэж хариулж. Эдгээр хариултууд та нартай таарч байна уу?
Эв эй юунаас болж эвдэрдэг юм бол та нар бодоорой. Багшийнх нь бодлоо эв эй хүндэтгэлгүй харьцснаас уушлалтгүй байснаас түргэн зан гаргаснаас болж эвдэрдэг гэж үзэж байна. Та нарын бодсонтой таарч байна уу? За таарсан бол бүгдээрээ дэвтэртээ тэмдэглэж авцгаая. За дараагийн асуулт. Эвтэй байхын тулд яах хэрэгтэй вэ гэсэн асуултанд сурагч уулс заяат найзыгаа уурлаж байх үед адилхан уурлахгүй тайвшруулах хэрэгтэй. Мөн сайхан ааштай байх ёстой гэж хариулж. Сурагч уран тамир бусдыг хүндлэх, ойлгох, хайрлах, итгэл найдрыг нь алдахгүй байх гэсэн хариултыг өгчээ. Сурагч Имүүжин хүмүүс сайхан сэтгэлээр хандах, бусдын хэрэгт оролцохгүй байх, бусдад туслах, мэдэхгүй чадахгүй зүйлийг нь хэлж өгөх гэж хариулжээ. Эдгээр хариултууд та нарыхтай таарч байна уу? Эвтэй байхын тулд яах хэрэгтэй юм бол бүгдээрээ бодъё. Багшийн бодлоор ээлдэг хандаж тайван байх, хүлээцтэй байж бусдыг сонсох, хараалын үг хэрэглэхгүй байх ёстой гэж үзлээ. Та нарын хариулттай таарч байна уу? Бүгдээрээ сурах хүчгийн 31-р хуудасны хүснэгтийг ажиглая. Эв юунаас болж эвдэрдэг юм бол юунаас болж эв хадгалагдаж үлддэг юм бол. Хүүхдүүдээ эв ямар үйлдэл хийвэл эвдэрч, ямар үйлдэл хийвэл хадгалагдаж үлддэг юм бол бүгдээрээ энийг олцгоё. Сурах хүчгийн 31-р хуудасанд үгс байгаа. Багшны энэ үгсийг самбар дээр байрлуулсан байна. Бусдад саад болдог, бусдыг хүлээстэй сонсдог, бусдад ширүүн үг хэлдэггүй, буруугаа хүлээж чаддаг, хов зөөдөг, бусдыг ойлгохыг хүсдэггүй, бусдад баярлалаа илэрхийлдэг, бусдыг хочилж шоолдог, хэлсэн амандаа хүрдэггүй, бусдыг уучладаг гэсэн үгс байна. Эдгээр үгсийн аль нь эвийг эвддэг юм бол? Аль нь эвийг эвддэг юм бол? Бусдад ширүүн үг хэлдэггүй энэ байдал маань эвийг эвддэг үү? Аль эсвэл эвийг хадгалдаг уу? Бүгдээрээ эдгээр үгсийг бүлэглэе. Бусдад ширүүн үг хэлдэггүй энэ маань эвийг хадгалдаг үйлдэл юм байна. За. Бусдыг уучлж чадвал эв хадгалагдаж үлддэг байна. Хэлсэн амандаа хүрэхгүй бол эв эвдэгддэг юм байна. Бусдад саад болдог үйлдэл маань эвийг эвддэг үйлдэл юм байна. Бусдыг хочилж шоолдог бол энэ үйлдэл маань эвийг эвддэг юм байна. Бусдыг хүлээцтэй сонсож чадвал эв хадгалагдаж үлддэг байна. Бусдыг ойлгохыг хүсдэггүй үйлдэл гаргах юм бол яах юм бол? Бүгдээрээ бодъё. Бусдыг ойлгохыг хүсдэггүй үйлдэл гаргавал эв эвдэгддэг юм байна. Буруугаа хүлээж чадвал эв хадгалагдаж үлддэг юм байна. Та нарын дунд хов зөөдөг хүүхэд байдаг уу? Хов зөөдөг үйлдэл маань ямар үйлдэл юм бол? Энэ үйлдэл маань эвийг
эвддэг байна. Бусдад баярлснаа илэрхийлдэг үйлдэл маань эвийг хадгалж үлддэг үйлдэл байна. Багш нь эвийг эвддэг үйлдэл, эвийг хадгалдаг үйлдэлээр нь эдгээр 10 үгийг ангилж бүлэглэлээ. Та нар үлдсэн үгийг сурах хүчгээсээ харан ангилж ялгаарай. Эвийг эвддэг үйлдэл нь зөв үү? Эвийг хадгалдаг үйлдэл нь зөв үү? Эдгээр хоёр үйлдэлийн аль нь зөв юм бэ? Бүгдээрээ тунгаан бодъё. Тэгвэл эвийг хадгалж үлдэж байгаа эдгээр үйлдэлүүд маань бидний гаргаж байгаа зөв үйлдэл юм байна. Эдгээр үйлдэлүүд маань эвийг эвддэг учраас аль болох бүгдээрээ эдгээр үйлдэлүүдийг гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна. Хүүхдүүдээ бүгдээрээ гэрийн даалгавраа хийх, тоглох, бусдад хамтран ажиллахдаа эвийг хадгалдаг эдгээр үйлдэлийг өөртөө хэвшил болгохыг эрмэлзээрэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хэрэггүй гэсэн энэ үгийг санаж найзуудтайгаа гэр бүлийнхэнтэйгээ эвтэй байгаарай гэж багш нь уриалж байна. Өнөөдрийн хичээл дууслаа. Анхаарал тавьсанд баярлалаа.